Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний өнөөдөр хүргэхээр бэлдсэн шүлэг маань бол зохиолч Беко Бида Миний хань гэдэг гайхамшигтай уран бүтээл байгаа. Миний хань. Миний нөхөр мөнгөлөг байх албагүй. Мэдлэг боловсрол нь өндөр байх шаардлагагүй. Царай бие нь төгс байгаад хэрэггүй. Цалин хөлс нь хэд байсан ч хамаагүй. Өнгөлөг бас өөртөө арчаатай. Өрх гэрээ тэргүүлэх чадвартай. Ханаа халамжлах ухаантай. Хамаатан садандаа элэгтэй. Илүүд шунаж тэнүүчилдэггүй. Эхнэрээ хуурч завхаардаггүй. Архинд толгоогоо мэдүүлэхгүй. Алдрайхан үрсээ өнчрүүлэхгүй. Амьдралын ухаанд суралцсан асуудлаа шийдэж мэддэг. Яриа хөөрөө сайтай. Ярилцаж ойлголцож чаддаг. Босгосон амьдралдаа хамтдаа зүтгэж, батлуулсан гэрлэлтэд үүрт хамгаалж, бүдэрхэд минь гараас минь хизээж тавихгүй. Бүсгүй заяаг минь бүтэн байлгах эр хүнийг л. Удмаар нь шинжиж, ухаанаар нь таньж, урагтаа бүртгэж, удмыг нь төрүүлж, үхлэл салгаж чадах үүртийн ханаараа сонгох нь чухлаа. Баярлалаа.